Өмнөд Солонгосын Пьончан хотод хүндрэлтний хамгийн том спортын наадам зохиогдохоор боллоо. Учир нь Өмнөд Солонгос 2018 оны өвлийн олимпийн наадмыг зохио явуулах эрхийн төлөв өрсөлдөөнд Герман, Франц улсуудыг илт давуу ялсан байна. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роги Өмнөд Африкийн Дурбан хотод энэ талаар мэдээлэл хийжээ. Congratulations to Pyeongchang and thank you. Пьончан хотод баяр хүргэе. Бас Анси, Мюнхен хотуудад баярлалаа. Мэдээж үүдээ Герман, Франц улсуудад сэтгэл дундуур байгааг ойлгож байна. Гэхдээ Пьончан хотын ололт амжилтаа сурах зүйл байна. Тэсвэр дэвчээр шаргуу байдалд эднийг ялалтанд хүргэлээ гэж тэрээр мэдэгдсэн байна. Олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөв өрсөлдөөнд Орос, Канадад ялагдаж байсан Өмнөд Солонгос 3 дахь удаага өрсөлдсөн энэ юм. Өмнөд Солонгосын уран улгалтын олимпийн аварга Ким Юнам Пьончан хотын нэр дэвших хорооны гишүүн юм байна. Маш олон солонгосчууд түүнчлэн Пьончан хотын баг удаан хугацаанд маш шаргуу ажилласан. Энэ цаг мөчийг маш удаан хүлээсэн бид ялж чадлаа гэж тэрээр ярьсан байна. Олон улсын олимпийн хорооны албаны хүмүүс саяхан Пьончан хотод ажиллах үеэр хотын иргэд тэдэнтэй мэдчлэхээр олноороо гарч ирсэн нь тэдний шийдвэрт нөлөөлсөн байх гэж бодож байгаа тухайга Өмнөд Солонгосын төлөөлөгчид хэлжээ.